Одоо та нар маань харах бах өнгөрсөн 2 дахь өдөр 3 дахь өдөр гадаа нэмэх 12 13 хэм дулаан байхад орой за 16 18 цагаас хойш утаа хэдийнэ гараад ирчихсэн. Нийс Улаанбаатар хотын гэр хорооллын тэндээс ганц гэр хороол биш дээ. Энэ утаа чинь бүр зайсанд ч үнэртэд эхэлсэн биш. Гэтэл одоо хүйтний эрч чангарах болж хахад энэ эрчим хүчний шөнийн терапийн хөнгөлөлтийг бүр байхгүй болгочвол одоо юу болох вэ? Өчигдөр би Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 500-аад айл өрхтөө уулзаж иргэдийн уулзалт хийлээ л дээ. Тэгэхээр ярьж байна л да. Одоо эрчим хүчний сайд маань энд сууж байна. Одоо хэрэгжилж байгаа түлшний чанар үнэр 2018 онд хэрэгжилж байгаа түлшний тэр чанар үнэрээс тис өөр болчиход байна. Энэ утаа бүр илүү болоод байна. Тэгээ та бүхэн маань энд анхаарал хандуулаач гэж ярьж байна. Нөгөө талаасаа иргэд өөрсдөө санаачлаг гаргаад 10-аас 30-40 сая төгрөг гаргаад тэр шалаа дулаалаад халаагуур аваад хашаантаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлээд ингэсэн байхад энийг бид харин ч энд дэмжиж явах ёстой байхад аль болохоор иргэдэхэд нуруун дээр ингээд дарамт учруулад байх ийм хэмнэлт өөрөө байж болохгүй гэж иргэд өөрсдөө хэлж байна. Бид ч энийг энд сууж байгаа бүх гишүүд маань дэмжиж байгаа гэж би бодож байна. Тийм учраас олон хүмүүс хэлж байна. Одоо энэ олон нийтийн санал хилцүүлгээр гарч байгаа саналуудыг бид төсөв хилцэж байгаа үед тусгах учиртай мэдээж хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлын төсвийн байнгын орон төсвийн ажлын хэсэг маань анхааралтай аваад явчих байх. Тийм учраас их хурлын дарга болон төсвийн байнгын орон дарга төсвийн ажлын хэсгийнхэн маань энэ олон мянган иргэдийн санал хүслийг тусгай тэр шинийн эрчим хүчний тариф дээр бүгдээр анхаарахгүй бол олон мянган иргэдэд хүндрэл болох нь байна шүү гэдгийг би хэлэхээр ингэж үг авсан юм а. Баярлалаа.